өрөөдөрөө мистик хүүхара дуулаарай энд тэндгүй инээд бяхаж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайрлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаалт усыг ихмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон эцэг найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Найзуудаа та нар хичээлээ сайн хийцгээж байгаа юу? Би л үнэхээр сайн хийж байгаа. Өнөөдөр маа сургууль дээр нэг гоё онцгой зүйл заасан. Энэ юу вэ гэхээр 9-ийн тооны үрдийг яаж амархан цээжлэх вэ гэдэг арга. Харин бусад тооны үрдийг бол би өөрөө цээжээр мэднэ. Жишээ нь 1-1-1, 2-2, 1-3-3, 1-4-4 1-5-5, 1-6-6, 1-7-7 гэх мэтлэн үнэхээр амархан байгаа зү тэ. Тэгээд сайн шүдэрхээ. Сайн уу? Шүдэрхээ. Сайн уу? Шүдэрхээ яагаад инехгүй нэ? Шүдэрхээ. Яагаад инехгүй юм бэ? Мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлсэн байж тээ шүдэрхээ. Надад харин инехгүй байх нэг шалтгаан гараад ирсэн. Тийм үү. Шүдэрхээ сая бие штэ. Нэвтрүүлгээ эхлүүлэхдээ найз нарыгаа та нар хичээлээ сайн хийж байгаа юу гэд тэгээ бас би хичээлээ сайн хийж байгаа гэд зөндөө гоё юм ярьсан штэ. Тэгэхээр чи ч гэсэн одоо гоё юм яриарай. Тэстэггүй би чамайг юм үзүүлээ. Надад загтал юм уу? Үгүй. Юу нөө? Шүдэрхэн шалгалтын оноо гин. За. Би харин тооныхоо шалгалтын дээр муудун авцсан. Яаж байгаа юм бэ? Яагаад тийм шүдэрхээ чи хичээлээ ойлгохгүй байгаа юм уу? Үгүй багш. Хүрдээ? Хүрд нөгөө нэг заагаад. Тэг би харин тэрээс ойлгоогүй тэгсэн чинь тооныхоо шалгалтын дээр багш заасан хүрднээс оруулаад. Тэгээ би харин. Тийм үү. Сайн хийж чадаагүй тэгээ 78-аар дунд авцсан. Тийм биш. Шүдэрхээ чи 1-ийн үрд, 2-ийн үрд, 3-ийн үрд, бас 4-ийн үрдийг үнэхээр сайн хийсэн биш. Харин тийм ээ. Тэгээд 8-9-ийг хүрднээр би зөндөө алдсан байлээ. Тийм үү. Шүдэрхээ танаа зовлтгүй. Би чамд үнэхээр гоё арга зааж өгье. Санаа зовлтгүй нэг арга зааж өгнө үү? Ямар арга? Чи штэ би чамд энийг зааж өгсөний дараа чи шалгалтын дээр хизээч 9-ийн үрдэн дээр алдахгүй. Хөөх тийм үү? Тэгвэл би сорё л да. Нистэггүй яа тий? Шүдэрхээ би маш толгоор оруулчих тийм үү? Үгүй шүдэрхээ. Чамд ямар юм хамгийн их сэтгэл чи өрдөг вэ? Гоё юм. Гоё юм аа. Сонирхолтой юм. Тэгвэл ямар юм гоё сонирхолтой байдаг вэ? Зөндөө юмнууд. Шүдэрхээ. Би чамд хэллээ заа юу. За. Бүтээлчээр хийсэн зүйлс үнэхээр сонирхолтой гоё байдаг. Нэрээ тийм шүү тий? Тэгэхээр одоо яах вэ гэхлээр бүгдээрээ 9-ийн үрдийг цээжлэхийн тулд бүтээлчээр хамтцгаа. За тэгээ тэггүй чи нэг аваад кармандаа ич төхөхгүй бол би хараад сэтгэлээр унаад ах шиг байна. Тийм үү. За тэгвэл тэгээ. Гэтэ би дараа нь чамаас босож авнаа заяа. Шүү тийм ээ. Чи дахиж юм дөө авахгүй заа шүдэрхээ. Би одоо дүнгээ дандаа ялгамаар байна. Би чамд зааж өгнө. За, сонирхолтойгоор бүтээлчээр
яаж 9 үрдийг цээжлэх тухайд найзуудаа сурцгаая. Тэгээ би бас сургадаа бэлэн байна. Одоо би дүнгээ бодод сэтгэлээр унахгүй харин гай баяр хөөртэй байна. За тэгээрэй шүдэрхээ. Одоо энийг хийхин тулд бүгдээрэнд нь бидний 10% хэрэгтэй. 13 хэрэгтэй байна. Энэ 9 үрдийг цээжлэхийн тулд яах ёстой вэ гэхлээр бид нэр энэ 12%-ийнхаа одоо 9-1 гэж байгаа бол хамгийн ихнийхээ хурууг дарна. Эхөөрөөгөө дарлаа. Тэгээд дарсан хурууны маань өмнө хэдэн хуруу байгаа вэ гэдг нь хамгийн ихний орон. Хөөе нисэхгүй. Дарсан хурууны урд чинь ямар ч хуруу байхгүй шүү дээ. Тэгэхээр 10 дахь орон гэж байхгүй гэсэн үг. Тэгэхээр нэгч гэсэн үг үү те? Тий. Тэгэхээр харин дарсан хуруунаас хойш хуруунууд маань хэдэн хуруу байна шүдэрхээ? 1 2 3 4 5 6 7 8 9 байна. 9 байгааз. Тэгэхээр 1-9-ийн 9 ах нэ. 9-1-ийн 9. Тийш дээ нэрэ. Одоо харин 2 дахь хуруугаа дарах юм бол урталт нь хэдийн 5 байна? 1 байгааз. Тэгэхээр 1-ээр эхэлсэн. Тэгээд хойдлох нь хэд вэ? 1 2 3 4 5 6 7 8. 1-8 гэдэг чинь 18 гэсэн үг. 18. Тэгэхээр 9-2-ийн 18 гэсэн үг байх нь шүү дээ. Хөөх! Ингээд сард юм уу? Тийм. Үнхээр гой сонирхолтой юм байна. Одоо 3 дахь хуруугаа дараад үсттэй. Тэгвэл 3 дахь хуруугаа дарах юм бол өмнө нь 2 байна. Тэгэхээр ийшээгээ 1 2 3 4 5 6 7 2-ийн ард 7 нэмэхээр чинь 27. Тэгэхээр 9-3-ийн 27 бас харлаа тийм ээ. Тийш гэдэг үнэхээр амарх юм аа. Тэгвэл нисэхгүй. Одоо би 4 дахь хуруугаа дарах юм бол дараа нь 9-4-ийн хит гэдэг нь мэдж болно гэсэн үг үү? Шүдэрхээ. Одоо би чааш шалгалт авнаа. За багш орж ирлээ. Яна. За шүдэрхээ шалгуулахаа гарч ирээрэй. Сайн байна багшаа. За чамаас одоо 9 хүрд асууна. За. 9-6 хэд вэ? 54. Сайн байна. Мөн. Ямар юм бэ? За багшаа дараа. За одоо 9 хэд вэ? 1 2 3 4 5 6 7 8 8 дээр 1 81. Сайн байна. Шүдэрхээ чи чадчих. Одоо Yes! Ямар гоё вэ? Би тэгвэл одоогийн 9-өөд чийж чаддаг болно гэсэн үг тийм ээ. Стага сонирхолтой арга байна шүү. тийм багт одоо бидний хуруу бидний ийм ичтэнгээр ямарваа нэгэн зүйлийг сонирхолтой болгох юм бол амархан хийж чаддаг. Тийм юм байна. Өөртөө байгаа зүйлсээ ашиглаад азиацуудын сонирхолтой бүтээлчээр хийх юм бол маш сонирхолтой аргаар бас маш хурдан сурах боломжтой юм байна. Тэгэхээр шүдэрхээ шалгалт эхлэхээр яах хэрэгтэй байх нь вэ? Би шалгалт эхлэхийн өмнө хүрдээ сайн цээжлэх хэрэгтэй. Гэхдээ хүрдээ мартчихсан бол би хороо гаргаж ирэнгүүтээ за 9-2-ыг хэдэлээ гингүүтээ 2-ын 2 дахь хороогоо дараад 1 8 гээд 18 гээд бодоод хийчихнэ. Шүдэрхээ чи заримдаа ингэж байгаа заримдаа ингээрээ за. Ингээд за. Тэгэхээр яа тий? Тэгэхгүй багш нар чинь чамаа ингэсэн гаран дээр юм бичсэн хаагаад ингээ бодчихвол яах юм? Бас тэгж болох юм байна тийм ээ. Хэрвээ гаран дээр юм бичих юм бол тэр чинь хуулж байгаа гэсэн үг болохоор буруу тийм ээ нэстэхгүй. Тэгхгүйгээр бид нар өөрсдийнхөө авиас чадвараар бас хичээл зүтгэлээр дүнгээ авах хэрэгтэй. Тийм учраас чи би хуулаагүй шүү багшаа гэд харуулад за би зүгээр хороогоо ашиглах гэсэн юм аа гэд ингээрээ за. За нэстэхгүй. Чи үнэхээр хэцүү хамгийн хэцүү хүрдэг хамгийн амархан аргаар цээжлэх маш сонирхолтой аргыг зааж өгсөн чамд баярлалаа. Зүгээрээ би ч гэсэн өөрөө сурчаад үнэхээр их баярлсан юм чинь. Одоо би шалгалтын дээр анц авнаа. Хурдан тооны шалгалт олоосай. Бас ээж аав нараа та нар хэрвээ хүүхчин 9-ийн хүрдээ сайн чийлж чадахгүй бол энэ аргаар зааж өгөөрэй. Гэтэ нэстэхгүй 9-ийн аргаас 9-ийн хүрдээс өөр хүрдийг энэ аргаар цээжлэх болох уу? Харин энэ зөвхөн 9-ийн хүрдийг тэгж болдог гэсэн. Гэтэ
бид нар өшөө бүтээлч байгаад сэтгэж чадах юм бол бусад тооны хүрдийг бас энэ сонирхолтой аргаар цээжилж болох арга олж болно. За ямар ч ясны бодохгүй таны шилт болох юм бол би шилтгалтан дээрээ онц аваад тэгээ манай багш маань шүүдэрхий сигээс шууд онцроод ирсэн сайн байна гэд намайг магтаад намайг хичээлээ сайн хийсэн маань мэддэг болно. Шүүдэрхий чам баяр хүргэе. Баярлалаа. Стакайш тийм ээ. Яа би яс мундаг багш болох байхаа. Чи та мундаг багш болох хаа. Би хараа одоо мундаг сурагч болно. Хоёлаа одоо нэвтрүүлгээ дөндөрлөхөө. Оо за тэгээ шүүдэрхий. Би нэрээ гэрийн даалгавраа хийхээ мартсан биз. Тэгвэл одоо чи хийх болохгүй мэн да. Харин тий би газ хийнэ. Би 9 үрдээ одоо мэддэг болсон юм чинь үнэхээр сайн хийнэ. Найзад маань ч гэсэн гэрийн даалгавраа хийх гэж байгаа бол 9 хүрдээ сайн бодож агаад саяны нисдэг үгийн заас аргаар ингээд игийг хийгээрээ. Тэгэх юм бол сайн хийж чадна шүү. Найзадаа ингээд өнөөдрийн мөнхийн отхон нэвтрүүлэг өөрөөр өндөрлж байна. Мөрөөдөлтөө нисцгээе. Найзадаа харанхуйч гэрэлтээрээ. Хааны хүүхдүүдээ баяртай.